Пура гэдэг тийм ууланд нэг очор агсан шүү дээ. Тийм одоо нарajд бархан. За тэрний дагуу тэр Пура гэдэг уулны тэр агууд одоо очоод тэр агууд оршин сууж байхад тэрхүү одоо Пура нутагт тэр Пура уулны дэргэд эцэг нь эрт цагт нас барсан нэгэн хүү байсан гэж. За тэр хүү бол бас одоо маш одоо нүүрний цог баясгалантай. Тэгээ бэлэг оюун их тийм нэгэн хүү байсан бөгөөд тэр хүү өөрийн одоо их болоод одоо дүү нартайгаа хамт одоо амьдардаг байсан гэж. За тэр хүүбэр одоо бага залуу одоо наснасаа эхлээд одоо унших дуудах эрдэмт их мэрэгэн очир. За тэгээд ном унших юугаар хүмүүс их дууддаг гэсэн байна л дээ. Тэгээ маш их одоо завгүй чөлөөгүй юм байдаг. Тэгээ нэгэн удаа нэг айлд одоо ном уншихаар яваад тэгээд одоо эргэж буцаж гэрлүүгээ харж байхдаа маш их одоо бэлэгсэлттэй явж ясан гэж. За тэгээд тэр айлаасаа одоо нэг өөрөө нэг илжиг унд юм л да. Нэг илжиг ундсан. Тэгээд нэг өхөр тэрэг нэг сарлаг тэгээд ард нэг ачаатай тэрэг хөлөлдсөн. Тэрэн дээр нөгөө тэр айлуудаас өгсөн одоо бэлэгсэл дүргэл барьсан төсөө ингэ тавьчихсан. Тэгээд одоо явж байсан баг. Тэгээд тэр Мелогдын одоо сууж асан агуутай уулны тэр хажуугаар явж исэн Мелогд гэхэд нэг ингээд одоо бяцлаглаа гадаалчаад агуйхаа үүдэн дээр гараад одоо гүр дуулаад байж исэн байх юм л дээ. Тэгээд Мелогд бол одоо өөрөө маш сайхан дуу хоолойтой хүн байсан гэдэг та. Чигтэйхэн гоё тийм цээл тэгсэн ярнэт юм. Яхамд маш хол сонсогддог. Одоо өөрийнх нь хамгийн урд байгаа хүмүүс болоод хамгийн ард байгаа хүмүүс хоёрт ерөөсөө тийм хол ойрын байдлаар тэг сонсогддог. Их гоё уянгалаг тийм хоолойтой тийм хүн байсан. Тэгээ гүр дуулаа байжсэн чинь Мелогдын тэр гүр дуулж байгаа хоолойг бүр сонсоод бүр ингээд сэтгэл нь бүр тийшээ татагтаад. Тэгээ илжигнээсээ буугаад нөгөө нэг ачаа бараантасаа бүгдийг орхиод энд ямар хүн байна гэдэг бүр ингээд нөгөө уулруу авираад нөгөө агуун дэргэд очисон баг. Тэгээ очиод одоо Мелогдын нэгорыг харсан төдөд одоо өгүүлж барахын аргагүй. Тийм Дианы эрдэм сэтгэл өндөрсөн гэж. Агшин тэрхүү нэг одоо агшин хормын дотор сэтгэлд нь бүр ингээд ухаан санаа нь баларан манартах шиг болсон. За нэг өсөндөө Мелогдын нэгорыг хараад бүр ингээд сэтгэлд нь бүр нэг одоо үгээр хэлэхлийн аргагүй тийм нэг сайхан амар амгалан төрсөн байх. Тэгээ тэрнтэй хамт ингээд тэр хүн нэг мөчөд ингээд ухаан санаа нэг балартаад ингээд нэг тийм байдал жингүүдлийн байдалд орсон байх юм шүү дээ. За энэ хөвөн бол бас одоо Мелогдын саран мэтшээ одоо тааллын ганц хөвөн рачин давууд ирж юмаа гэж. За энэ хүн бол одоо Мелогдын одоо саран мэтшээнээс гэж. Тэгэхээр нэг өсөндөө энэ яг үүлийн барилгатай юм багштай уулзрна гэдэг бол юм сонин тэмдэг илэрдэг гэж тийм. Тэр багштайгаа ингээд уулзрахад л ерөөсөө ингээд сэтгэлд нь өгүүлж барахын аргагүй тийм маш сайхан тийм сэтгэлд нь тийм амар амгалан баясал төрдөг. Тэгээд дээрэс нь тэрхэн хоромд ингээд ухаан санаа ингээд балартаж одоо манарч байгаа юм шиг тийм одоо вакуум төлөв автдаг байх юм л дээ. За Мелогд гэсэн анхан одоо Марууламын алдрыг сонсоход бас ийм байдалд орж исэн тийм ээ. Марууламыг сонссон ч өөрөө ирэхгүй ингээд сэтгэлд нэг цээжнэсэн ингээд нэг бориглол авсан. Тэгэлээс тэрхэн хугацаанд ухаан санаа нь балартал. За тэгээд тэр бэр үйл сэрсний хүчээр. За үйл сэрсэн гэхээр Мелогдтой одоо урд урдын одоо төрлүүдээс Мелогдтой одоо учран золгох тийм нэг үйл хураацсан байсан тийм ээ. Тэрхүү үйл нь одоо энэ наснда сэрсний хүчээр. За Мелогдод одоо харилтгүй их сүсгийг олсон гэж. За тэгээд нэг айлуудад одоо ном уншихаар явсан бүх өргөл барьцуудыг Мелогдод
өргөөд тэгээд одоо мелогдос ном айлтгаад за тэр мелогдын дэргэд суудсан гэж. Тэгээд одоо ээж дүү энэ төр нь одоо хайгаад хайж явсан байна тийм ээ. Хайж явсараад мелогдын дэргэд одоо байгааг мэдээд. Тэгээ очисон чинь нөгөө өргөл барьцаа бүгдийг мелогдод өргөцсөн. Өргөцсөн байсан. Тэгсэн чинь нөгөө очиод үзсэн чинь нөгөө өргөл барьцаа мелогдод өргөцсөн учраас нөгөө сарлаг марлаг нөгөө тэр мэрэгэн дээр нь ямарч одоо билег эсэлт одоо өргөл барьцаа юуч байхгүй болсон. Тэгэхээр ээж нь бодчих л дээ. Тэр ном уншуулсан айлууд одоо манай хүүхдэд юм өгөөгүй нэ. Тэгээд нөгөө айлууд руу н очиод та нар манай хүүхдэд одоо юу ч өгөөгүй гэдэг нэг асуудал үүсгэсэн. Үгүй бид нар өгсөн гэд хэлсэн. Тэгээд буцаж хурж ирээд одоо хүүгээсээ асууж илтээ. Тэгээд нүгээс асуусан чинь би өөрийн одоо өнөөдөр одоо тэр өргөл барьцад өрсөн бүх зүйлийг одоо мелогдод өргөцсөн гэдэг. Тэгээд ээж нь бүр ингээд жоохон дургуцаад уурлаад нэг ээж нэг дүү нар нь тийм ээ. Тэгээд хичнээн дургуцсан ч гэсэн нөгөө тэр рачин давгдэржлэмтэн тоохгүй. Тэгээд мелогдын дэргэд одоо ном айлтгаад тэгээд бяцлагаас утсан гэж. Тэгээд бяцлагаас усараа тэр үед нь одоо бяцлагын нэгэн сайн эрдэм төрсөн гэж. Тэгээд сүүлд нь одоо дүмүү буюу тэр элчийн бяцлал гэж байдаг тийм ээ. Одоо биеийн элчийг бадраадаг бяцлал. Тэрхүү одоо бяцлагын эрдэмэг болоод тэгээд ганцхан одоо ямар ч ховц өмсөхгүйгээр зөвхөн нэг нэмгэн давуу нөмрөөд тэгээд хааж газар явж чаддаг. Тийм бяцлагын эрдэмтэй болсон. За тэрнээс нүдэд одоо нэрийг Рачунга гэж нэрэтсэн гэж. Рачунга гэдэг нь одоо баг давуутан гэсэн үг шүү дээ. Жижигхэн давуутан гэсэн. За мелогд мелареба гэж одоо реба гэдэг нь давуутан гэсэн. Тэгэхээр тэр биеийн элчийг бадраадаг бяцлагын эрдэмэг болсон учраас хувцс өнөр өмсөх шаардлагагүй. Нэмгэн цагаан давуу өмрөл тэгэл одоо хавар 100 намар өвлийн ямар ч цагт тэр цагаан давуугаа өмрөөл тэгэл нөгөө биеийн элчийг бадраадаг бяцлаглаа хийж гэдэг. Өвөлд ардаггүй 100 халууцдаггүй тийм байдаг байна л да. Тийм учраас мелогд одоо давуу нөмөрч явдаг учраас реба давуутан мела гэж тэгж хэлсэн байна. Тэгээд мелогдын одоо шавийг одоо рачума гэж баг давуутан гэж тийм ээ. За нэр нь бол одоо баг давуутан гэж тэгж нэртэй болсон гэж. За тэгээд нөгөө ээж дүү энэ төр нь сүултээ хурж ирээд бүр ингээд гэрлүүгээ одоо явах хэрэгтэй ингэж гуйж говьсаар байгаад тэгээд гэрлүүгээ авчиж ирээд тэгээд одоо рачин давгдэржиг яасан гэхээр рачунг юу яасан бахна штэ одоо газар хаагуулсан баг. За газар хаагуулсан тэгээд сүулт нь одоо тэр юу яасан бахна өвчин тусаад. Тэгээд өвчин тусчаад тэгээд одоо энэ өвчнөдөө одоо тус болох болов гэж бодоод тэгээд нэг газар хаагалах руугаа орхиод тэгээд нэг хэсэг бяцлал хийж суусан. За бяцлал хийгээ сууж исэн чи гэртний 5 азар ирсэн тийм азар гэхээр одоо тийм тарны бас бяцлагаачдаг яс азар гэдэг. За 5 азар хурж ирээд тэгээд одоо гэрээс нь гэрт нь орж ирээд за тэгээд одоо хоолунд гуйсан байх. За одоо хоолунд гуйгаад ээж нь одоо ээж дүүн тэр нь одоо өөрсдөө одоо гэрт байгаа тэр хоолунд насаа илүүчлээд тэр 5 азарт өгөөд тэгээд тэр 5 азар тэр хоолойдоо сууж явах үедээ одоо рачунга харж л дээ. За харсан хулган яар гэдэг өвчин тусцсан байсан. Хулган яар гэдэг бол нөгөө нэг гар хөл нь ингээд тасардаг тийм өвчин. Тэгээ наа чинь бол хулган яар гэдэг өвчин байна гэд хэлсэн байгаа юм л да нөгөө нэг 5 азар. Тэгэхэд нь одоо рачунга тэгвэл энд одоо тусуулах нэгэн арга байна уу гэдээ асуусан. Тэр азрууд за чи бол үнэхээр одоо нэг тийм номын эрдэмтэй тийм ээ. Ингээд нэг харахад чамайг харахад нэг тийм нэг цог золбоотой үнэхээр тийм номын явдлаар явдаг нэг тийм сайн хүүхэд байна гэж тийм. Тийм болохоор миний багш одоо Бала Зандра гэдэг том энэтхэгийн том бүтээлч байдаг.
За тэр хүн ууг нь төв рүү ирэх гэж байгаа. Төв рүү залрах залгаа хойшлуулад уг нь бидэртэй хамт төв рүү залрах гэж байгаа залгаа хойшлуулад энэ итгэхтэй цаашаа одоо энэ итгэхийн зүйл цаашаа явах болсон гэж. Тэгээд чи хэрвээ энэ итгэх рүү явж миний багш балаа зандартай уулзч чадвал наад хулгай нар гэдэг өвчин ч одоо эдгэх тийм одоо арга хувцсыг манай багш мэдж байгаа гэж. Тэгж айлтгах. Тэгээ айлтгасан аргачин мелогдын дэргэд залраад очиод тийм ээ. Би одоо энэ итгэврөө одоо явах тийм танаас одоо зөвшөөрөл хүсэж байна гэж тийм ээ. Тэгээ би одоо энэ хулгай нар гэдэг энэ өвчнөд туссан. Тэгээ энэ өвчнөө одоо энэ итгэхийн дээр балаа зандраа гэдэг том бүтээлч байдаг. Энэ тэр бүтээлч дээр очиод яавал энэ өвчнийг засах аргыг тэр бүтээлч мэддэг гэж байна. Тэгээд одоо айлтхад мелогд ч гэсэн зөвшөөрөл өгсөн гэт. Тэгээд одоо мелогд одоо Рачума гэдэг энэ итгэх рүү явахад нь ухтлагын ном болгож энэ хүү бүрдүүлэг альцсан гэж. За ачтны дэд богдод сойрхол талбим уу гэж. За өөрийнхөө багшид одоо сойрхол талбиж тийм ээ. За хүү одоо Рачумаг ажилласан сойрхоо гэж. За хүү чи бэр энэ насны оюуныг номонд тушаах, оюуны одоо мухрыг номонд тушаах дун гэж. Багш болоод эдэн бороход чохогдээдэд. За тэгээд ам үг төдий бус сэтгэлийн гүнээс сойрхол талбиж энэ итгэхийн тэр хорныг одоо тойрон эргэж тойроод залрах тун гэж. За явах замдаа бол одоо Диан бяцлалыг хийж хатуужлын эдэг идлэрээ гэж тийм. За тэгээд нэмгэн даван хувцас өмсөж за хий сэтгэлийн элбийн морд мордоод. За энэ итгэхийн жаарын орныг одоо эргэн тойроод ирээ гэж. За хэрэгүн сэтгэлийг одоо арчин цаврилжүүлдээд. За тангараа санарын одоо цагаан мөнгөн тол бүхнийг одоо хөдөлшгүйгээр сайтар дурдан ургалж үзэх тун гэж. За нэг усанда үргэлж сэтгэл дээрээ төвлөрж явж байгаараа гэж хэлж байна шүү дээ. Өөрийнхөө сэтгэлд за одоо хэлж байна тийм ээ. Ер нь бол одоо юу ч тохиолдсон бай. Өөрийнхөө оюуныг номонд тушаагаарай гэж. Нэг усанда энэ ертөнцид чамайг одоо энэ итгэх рүү явах зам бол одоо маш бартаатай. Тийм болохоор ямар ч одоо зовлон бэрхшээл тохиолдсон. Зүгээр л өөрийнхөө оюун санааг номонд тушаа гэж тийм ээ. Тэр зовлон бэрхшээлийг бүү тоо. Зүгээр сэтгэл дотроо номоор бяцлах гэж. За одоо өөрийнхөө багш болоод эдэн бороход чухагдд горовтаа маш сайн сойрхол талбиж авралаа одуулж яваарай гэж тийм. За тэгээд явж явах замдаа Диан бяцлагаж за эдээ умдад юу хэрэглэх вэ гэхээр хатуужлыг сайн эдлэрэй гэж тийм. Хатууж сураарай гэж. За тэгээд энэ нөхөө одоо өмсөж үн цагаан даван хувцас өмсөд. Тэгээд одоо хий сэтгэлийн одоо элбийн морд мордоод. За хий сэтгэлийн элбийн морд мордоод гэхээр одоо сэтгэлээ нөгөө юугаа асааж бяцлал байгаа шүү дээ тийм. За би хилчиг асаад бяцлал. Одоо тэрхүү бяцлалаа хийгээд тэгээд энэ даван хувцас өмсөд. Тэгээд яваарай гэж. Тэгээд одоо явж явах замдаа бол яах ёстой гэхээр сэтгэлээ үргэлж арчиж яваарай гэж. За сэтгэлээ арчна гэдэг нь одоо элдв янзын тэр одоо бодол санаа, шунал руу атаа өмг тийм бодлууд төрөхөд тэр бодлуудтай бүү тэмц, тэр бодлуудад бүү авт тийм ээ. Ерөөсө тэр бодлуудад бичиж ач холбогдлог. Тэгээд өөрийнхөө сэтгэл дээр төвлөр сураарай гэж. За хүний сэтгэл гэдэг бол тийм нэг юу гэж байгаа шүү дээ. Бид нар ингээд одоо хоол идчихсэн ч бай. Ингээд сэтгэлээ ингээд ажиглангот тэр хоол идж яхад тэр хоолыг ямар хоол байна, амттай байна уу, амтгүй байна уу гэдгийг мэдрээд байгаа нэг сэтгэл байна тийм ээ. Гэхдээ тэр тийм нэг сэтгэл байгаад байна. Тийм мэдрэмж байгаад байна шүү дээ тийм ээ. Хоол идж яхад ингээд. Гэхдээ тэр сэтгэлийг ингээд сэтгэл нь яг энэ юм байна да гэд нэг дүрслэхээр дүрс байхгүй. Ийм өнгөтэй байна гэд өнгийн тодорхойлол өнгө байхгүй. Энэ сэтгэл нь ийм чиний нэг том юм,
ийм чиний жижиг юм гээд том жижиг нь тодорхойлох, том жижиг нь тодорхойлт байхгүй. Тэгээд ерөөсө гарт баригдаж нүдэнд үзэгдэх тийм юм ерөөсө байхгүй. Тийм хоосон тэгсэн хэрнээ ингээд хэрэгжилж байгаа, ажиллаж байгаа бүх юмыг таньж мэдээд байдаг. Тийм нэг зүйл биднээсийн биеийн дотор байгаад байна тийм ээ. Тэр ерөөсөө энэ сэтгэлийн тэр чанарыг тэр чанар дээр төвлөрч сур гэдэг юм л да. Тэр чанар дээр. Тэгээ бид нар ингээд хоол идэж байсан ч тийм ээ. Хоол идэж байсан ч тэр хоолыг мэдрээд байгаа. Тэр нэг сэтгэл гэж нэг зүйл байна. Тэгсээр нэ тэр мэдрээд байгаа зүйл нь дүрс байхгүй, өнгө байхгүй. Том ийм хэмжээний том юм, ийм хэмжээний жижиг юм гэсэн ямар ч тийм багцаалж баримжаалах юм байхгүй. Нэг тийм зүйл биднээсийн биеийн дотор яхахгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр нэг сэтгэлийн тэрийг одоо юу гэдэг нь нэхэр гэгэн бөгөөд хоосон гэж хэлдэг байхгүй сэтгэлийн тэр гэгэн бөгөөд хоосон. Ямар ч зүйл үүдэг таньж мэдрээд байгаа хэрнээ гарт баригдаж нүдэнд үзэгдэх юм байхгүй нэг тийм зүйлийг гэгэн хоосон буюу сэтгэлийн тэр нэг одоо төлөв байдлыг гэгэн хоосон гэж хэлдэг. Тэгэхээр нэгсэндээ тэр энэ сэтгэлийн төлөв байдлыг үргэлж мэдэрч яваарай гэж байна. Энэ дээр төвлөрч явах хэрэгтэй юм аа гэж. Тэгсэн өөрийнхөө сэтгэл дээр юмж төвлөрч явах. Нэгсэндээ энэ юу дадлгажуулж чадвал их сайн гэж хэлээд байдаг. Энэ сэтгэл дээр энэ сэтгэлийн гэгэн бөгөөд хоосон гэсэн энэ хоёр төлөв байдлыг ингээд мэдрээл юу л хийж байгаа бүх зүйл дээр яг сэтгэлийнхээ энэ хоёр төлөв байдлыг мэдрээд тэнийг гэсэндээ өөрийнхөө анхаарлаа 100% тэр хийж байгаа зүйл дээр хоол идэж байгаа хоолндоо 100% анхаарлаа төвлөрүүлээд ингээд яачихгүй нэг 70% ч юм уу тэр хоолндоо төвлөрөөд тэр сэтгэлийнхээ анхаарлын нэг хэсгийг тэр нөгөө нэг сэтгэлийнхээ тэр гэгэн хоосон гэсэн тэр хоёр төлөв байдлыг ингээд мэдрэх. Тэр ингээд одоо нэг тийм сэтгэлийн тэр гэгэн хоосон чанарыг мэдрэх тэр нэг төлөв байдлыг ингээд харуулдаж ажиглах. Тийм шинжээ, тийм чадварыг ингэж өргөж суулгаж яваарай л гэж хэлж байна тийм ээ. Тэр сэтгэлийн гэгэн хоосон чанар бол цалин цагаан мөнгөн тол мэт юм а гэж. Тэр сэтгэлийн гэгэн хоосон чанар бол цалин цагаан одоо тол шиг гэж тийм. Тэгээ сэтгэлийн мөн чанар бол юм тийм ямар ч хэрэггүй тунгалаг тогтун тайван тийм чанар байдаг юм л. Тэгмээ сэтгэлийнхэн тэр чанарыг үргэлж харж яваарай л гэж. Тэгэхээр сэтгэлийн тэр чанарыг ингээ харахад одоо янз бүрийн бодлууд ингэж тэр сэтгэлийн тэр чанарыг харахад тэр чанар дээр төвлөрөхөд саад болоод идэг. Тэгээ саад болонгоо тэр элдв янзын бодлууд төрөхөд тэр бодлуудыг хорий энэ бодлуудыг байхгүй болгоё гэж тэмцэж болохгүй. Тэр бодлуудтай автаад явж болохгүй. Хэрвээ автах юм бол буцаагаад энэ сэтгэлийнхэн тэр төлөв байдал дээр авчир гэж. Тэр нэгсэндээ тэр яг энэ байдлаар ингэж сэтгэлийнхэн тэр юун дээр яг сэтгэлийнхөө мөн чанар дээр ингэж төвлөрч сураарай гэж. Тэгвэл нөгөө нэг элдв янзын шунал, уур, ата, омог гэх мэт нөгөө нэг сэтгэлч үүмэлж хямраагаад тэр нэг бодлуудад автах нь багасаад ирдэг. Автах нь багасаад ирэхээр сэтгэл яг өөрийнхөө мөн чанараар юмд хандаж сурна. Сэтгэл өөрийнхөө тэр мөн чанараар юмд хандаад сураад ирэхээр одоо сэтгэл нөгөө нэг номоо одоо нөгөө номын ухаана нөгөө нэг бяцлах хэвээр инэрлэг үсэл нөгөө мөх бус нөгөө нэг доосон чанарч юу гэдэг өөрийнхөө сэтгэлд ингэж бяцлаханд дадуулах зүйлүүд чинь ямар ч одоо зовлон бэрхшээлгүй ачааллгүйгээр тэр одоо номын ухаануудаа өөрийнхөө сэтгэлд ингэж бяцлаханд дадуулах тийм одоо нэг боломж илүү их одоо өөрийнхөө сэтгэлд илүү их боломж олгох тийм юу ахна л дээ. Аргачлал ахна л дээ энэ аргачлал болохоор.
Тэгээ юмд илүү нөгөө хийж байгаа зүйлд илүү ухамсартай хандах. Тийм нэг одоо төлөв байдлыг энэ одоо өөрийнхөө сэтгэл дээр төвлөрөх энэ аргачлал маань биднэрт олгодог баг. Тэгэхээр энийг одоо байнга хийж яваарай гэж хэлж шүү дээ. Тэгээд энэ бол одоо бид нар ч гэсэн яг л ямархуу маягаар өөртөө дадуулах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд энэ бол хамгийн сайн поо гэдэг байхгүй. Одоо бид нар одоо хүн насрахад одоо өхөгийн одоо хойд төрөлдөө сайн төрөл авъя гэж одоо поод болох нь гэлдэг шүү дээ. Тэгэхээр нүсэндээ сэтгэлийнхээ энэ чанарыг ингээл ажиглаа. Яг энэ чанараа тэр төвлөрөө. Тэгэл яг төвлөрж байгаа энэ чанар тэр төвлөрж байгаа тэр байдал тэр яг сэтгэлийг хан тэр тунгалаг тэр инэрэнгүй тэр ухамсарт тэр байдлаа гаргаж ирэнгүүтээ яг тэр байдлаараа одоо тэр одоо номоо бясалгаад тэр байдлаараа одоо өөрийнхөө багшийг тэр байдлаараа одоо тийм бурхан болоод бурхны ариун орныг төсөөлөн бясалгаж ингээл байж байгаа. Яг энэ байдлаараа ингээд хүн нас барах юм бол хамгийн сайн поо болно гэж хэлдэг. Хамгийн сайн поо гэдэг нь одоо хөхөхийн хамгийн сайн бодол гэж тийм ээ. Тэгээс амьд ахуйдаа ч гэсэн бид нар ямар нэгэн ажил төрөл хийгээл юу ч хийж ирсэн яг л тэр сэтгэлийнхэн тэр тунгалаг байдлаа алдахгүй. Тэр сэтгэлийнхэн тэр тунгалаг гэгийн хоосон тэр байдлаа нэг төлөв байдлаа ингэж анхаарлаасаа алдахгүйгээр анхаарлаа яг тэр төлөв байдал дээр ингээд алдахгүй тогтоон бариад ингээд аливаа зүйл ингэж хандаж сурах юм бол бид нар ямар нэгэн сэтгэл хөдлөл ямар нэгэн тийм одоо тогтворгүй тийм байдалд автахгүйгээр юмд маш тийм ухамсартайгаар маш тийм амгалан тайвнаар өөрт ямар ч тийм ачааллгүйгээр зовлонгүйгээр бид нар хийж байгаа зүйлээ хийж дуусгаж чаддаг гэж байна. Тэгэхээр энэ нэг дадуулах хэрэгтэй юм шиг байна. Анхан бол ингээд нөгөө хоол ижил хоолн дээр төвлөрөхөө нөгөө сэтгэлийнхээ тэр юун дээр төвлөрөө нэг учраа нь олохгүй ингээд нэг тийм юунд орчоод байт юм байна л да. Нэг арга дүгөө олохгүй. Тэгээд яг ингээд хийгээл олон дахин оролдоо олон ордлого хийгээл ахаар аажимдаа ингээд дадлагжаад ирдэг. Тэгээд ирэхээр нэг одоо альва зүйлийг хийж яхад одоо тийм өөрийгөө өөр дөрөө төвлөрч чадсан юм тийм төвлөрөл тухайн зүйлийг хийж байгаа тэр одоо үйл явдал энэ хоёроо ингээд зэрэг ингээд зохицуулаад явах. Тэгээд ирэхээр хийж байгаа зүйл дээр илүү сэтгэлээсээ илүү ухамсартайгаар илүү тийм одоо элдв энзимд сатаахгүйгээр яг тухайн зүйлдээ 100% өөрийгөө дайчилж тэгж одоо хандаж чаддаг. Тийм одоо чадвар гарч ирдэг юм байна л да. Тэгэхээр энийг бол одоо мэлгод захиж хэлж шүү дээ тийм ээ. Сэтгэлээгээ тэр цалин цагаан мөнгөн тол мэт тэр сэтгэлийнхээ мөн чанарыг алдахгүйгээр ингэж тэрэн дээр төвлөрч тэрийг үргэлж одоо тэрэн дээр төвлөрсөн байдлаар ингэж юмд одоо хандж явдаг. Энэ байдлаа алдаж болохгүй шүү гэж тийм ээ. Тэгээд одоо энэ итгэж агарын орны одоо эргэл өмөргөлөөр эргэж тойрон залрах тун гэж тийм ээ. За тэгээд одоо юу гэж нөхөр хүслийн хулгайч одоо хойноос даран ирэхтүл. За 8 номын толгой тэгшдгэх харуулыг гаргаа гэж тийм ээ. За нэг өсөндөө чиний сэтгэлд ч одоо ингээд энэ бяцлаглаа ингээд тэгээд одоо өөрийнхөө сэтгэлд тэр энэ сэтгэлийнхээ гэгийн тунгалаг тэр төлөв байдлаа ингээд бий болгоод элдв янзан бодол тавтахгүй. Тэгээ ухамсартайгаар одоо тэр ном бяцлаглаа. Тэгээд өөртөө бяцлагаа дадуулаад ингээд явж байхад элдв янзын одоо юунод бий болно гэж одоо элдв янзын бодлууд тийм ээ. Ядын элдв янзын бодлууд бий болох учраас тэр бодлуудыг юутай зөвлөж яах вэ?
хулгайчтай зориулж шүү дээ. Тэр бодлууд ч одоо сэтгэлд чинь бий болж байгаа тэр сайхан чанаруудыг ингээд байхгүй болгоо замхраад ингээд алга болгох юм хулгайчтай ажил юм. Тийм болохоор ертөнцийн 8 тэр бодол орж ирэх үед тэр бодлууд орж ирж байна уугүй юу гэдгийг хардаг. Тийм харуул хяналт гэдэг зүйлээ сэтгэлдээ бас ингэж бий болгох хэрэгтэй гэж тийм ээ. Тэгээд тэр нэгсэнд энэ бол одоо юу гэж нэхэр тэр ертөнцийн 8 бодол бий болоход нөгөө нэг бити тэмцээрэй гэсэн шүү дээ. Тэр бодлуудтай битгий тэмц. Тэр бодлуудад бити авт. Зүгээр тэр бодлууд орж ирэхэд нь тоохгүй хаях хэрэгтэй гэсэн шүү дээ. Хэрвээ автах юм бол автсан даруйд нь автах юм бол тэр автсан даруйд нь буцаагаад нөгөө сэтгэл дээрээ буцаагаад нөгөө өөр дөрөө төвлөрүүлэх. Ухаан санаа өөр дөрөө төвлөрүүлэх. За тийм болохоор эрдэм бүгдийг одоо үзэгдлүүгийн агаарт нуугаад. За тэгээ одоо бодийн сайн сэтгэлээр одоо эргэн тойрон залрах тун гэж. За тэгээд нэг өсөндөө өөрийнхөө сэтгэл төрсөн эрдэмүүдээ би юм эрдэмтэй би тийм чадaltaа гэж бусдад одоо ингэж ярьж тийм ээ ингэж явах хэрэггүй шүү гэж тийм ээ. Тэгээд даруй төлөв байдлаар тэгээд дотроо одоо амьтан бүгдийг инеч хайрлсан тийм бодийн сайхан сэтгэлээ бясалгаад тэгээд ингэж яваарай гэж. За тэгээ хүү чибэр нас урт өвчин үгүй одоо ерөөлийг би одоо өргөж байна хэмээн зарилуулад. Тэгээд одоо мелогдвэр өөрийн одоо бүтээлийн агуу дотор оршсон гэж. За тэгээд рачин аваар гадна талаас нь одоо бүтээлийн агууг нь одоо битүүлж шавардаад амен тийм ээ. За тэгээд нөгөө 5 газрыг араас нь дагаж нэтгэрөө заларсан гэж. За тэгээд тэр 5 газрын багш балаа зандраа бүтээлчтэй уулзсан зулмаад. За тэгээд чагдар дүмбүү шүншиг жинжид амаг гэж. За энэ одоо очирвааны нэг юм одоо далавчтай дээрээ одоо нэг хан гарттай. Тэгээд доороо тийм очирвааны дүртэй тийм бурхан байдаг. За энэ бурханы одоо өвдөс дамжлагыг бүрэн төгсгөртэй бясалгаснаар за нүншил нөгөө нэг хулгайн нар гэдэг тэр өвчнөөс одоо гэтлээ тэгсэн гэж. За буцан иргэн одоо төвдөд залрах цагт за жидун гэдэг нутагт орж ирээд өөрийн одоо нутгийн хайрын газар авах тийм ээ. Тэрэнд орж ирээд өөрийн багшийг одоо хаан заларч байгаа асууж лавсан явах үед хүмүүс тэр үед урд өмнө Мила гэдэг нэртэй нэгэн одоо ягуз руу байна гэж сонсож байсан. Харин одоо өдгөө цагт ерөөсөө тийм Мила гэдэг бясалгаач одоо байна гэж сонсогдохгүй байна гэж хэмээн хэлэх үед рачин овгэр миний багш таал төгссөн юм болов уу хэмээн сэтгэл нь одоо тавгүй тийм байдал бий болсон гэж. За тэгээд сав пуг гэдэг одоо мелогдын анх тэр бясалгал хийж исэн нөгөө нэтгэр рүү явахад нь бясалгал хийж исэн агуу тэр агуун дээр залраад хурж ирээд харахад хэдэн сарын өмнө одоо явахдаа тэр агуун амаг одоо шавардаад шаварсан тэр шавар нь ерөөсөө яг анх яаж шаварсан тэрэн шиг хэвээрээ байж байсан. Тэгээ тэрийг харчаад энэ олон сарын турш багш мэр агуу дотроос гараагүй юм болоо да. Хэрвээ гараагүй байгаа багш бараг таал төгссөн юм болов хэмээн. Тэгж бодоод тэгээд тэр агуун одоо шавардсан амиг эвдээд нээгээд бүтээлийн агуу дотор ороход мелогдвэр бясалгалын агаарт амар амгалан оршиж байсан гэж. За тэрийг хараад одоо рачин авар цаглагчгүй их одоо баяр байсал төрөөд мелогдоос одоо амар мэндийн асуусны хариуд мелог дээр энэхүү бүрдүүлэг альцсан гэж. Ачтан марвын одоо өлмөж сүгдмүү гэж. За садан төрөл рүүгээ холбоог тасалсан би болоос амгалан байна гэж. За би болоос одоо садан төрөлдөө одоо шунсан тэрнээс үтсэн одоо уур омог атаа гэх мэт ийм сэтгэл надад байхгүй учраас надад одоо миний сэтгэл амгалан байна гэж. За эцгийн орны одоо зуурлыг тавьчихсан
бас амгалан байна. Нэг өсөндөө эцгийн орны зуурлыг тавьчихсан гэдэг нь одоо энэ жалгадовны үзэл тийм ээ. Нэг өсөндөө миний нутаг гал одоо өөрийнхөө нутагт хэд их одоо шунаж зууралдсан тэрнээс үүдсэн одоо нутаг орныг хэн нэгэн муулах ч юм уу доромжлох ч юм уу гэх үед ингээд нэг сэтгэл дотор нь ингээд нэг 50 бос байдал бий болох ч юм уу тийм ээ. За тэгэл нэг мэтийн нэг нутаг орондоо шунсан юм шунлыг бий болоод тавьчихсан учраас миний сэтгэл амгалан байна гэж. За тэгээд одоо аймаг сум гэх юм одоо манай одоо өнөөдөр хэлэхээр бол аймаг сумдыг одоо хадгалан захирах бодол өгөөт бол амгалан байна гэж. За тэгэл одоо нутаг оронд ийм ч юм боллоо, тийм ч юм боллоо гэл тэрнээс бол одоо бас л өөмөрч хямраад байдаг. Одоо өнөөдөр бол нэг тийм байдал бий болоод байгаа шүү дээ тийм ээ. Одоо нутаг оронд нэг тийм орд ухаад ингээд юу яачлаач гэдэг юм ба тийм ээ. Манай нутагт нэг юм болчлоо ч гэдэг юм ингээл янз янзын асуудал хүмүүс ингээл уурлж уцаарлаа. Ингээл одоо сэтгэлийн тэр тогтворгүй байдал алдаал. Тэр чинь бол тэгээд ямар ч тус байхгүй шүү дээ тийм ээ. Одоо тэнд нэг хүн уурхаа ухаад нэг аймад сүтгэжлээ гэхэд тэрэнд одоо уурлаад бид нэр одоо өөртөө л илүү зовлон нэмнэ гэхээс биш. Уурлаад одоо асуудлаа шийдэгдэхгүй шүү дээ. Тэр асуудлыг чинь шийдэхэд одоо шүүх мөхөр тэгэл одоо цагдаа сэргийлэх тэргээр явчил тэр асуудлыг шийднэ гэхээс уурлаад тэр асуудал шийдэгдчихдэг бол амар л байна тийм ээ. Тэгэхээр ерөөсө тэрнээс болж ингэж уурж уцаарлаад одоо нутаг орны удирдлага болохгүй байна. Энэ одоо улсыг одоо тэр нутаг орон удирдах байгаа энэ удирдагч нар ч тэрэн ч болохгүй байна, энэ ч болохгүй байна гэл тэрнээс болоод ингээл уурж уцаарлал одоо бүх юмдээ нэг одоо тийм бухимдаж ягаад байгаа хүмүүс одоо зөндөө байгаа шүү дээ депресстэй. Тийм байдал надад байхгүй болохоор миний сэтгэл амгалан байна гэж. За тэгээд ховрохын эдэг эс хэрэглэх нь бас амгалан байна гэж. За ховрохын эдэг гэдэг ер нь их юу бол хүндэлтэй ер нь бол одоо сүсгтний өгсөн эдэг хэрэглэнэ гэдэг бол асар хүнд. Адаглал одоо нэг тийм юу шүү дээ тийм ээ сэтгэл нэг тийм одоо юу гэх юм бэ? Нэг хүн хурж ирээд надад одоо гэлчгтэйхэн одоо өргөл барьц өргөл одоо миний аав ээж нас орчлоо ч гэдэм үү тийм хүнд одоо зовлон тоочвол тэгэл одоо лам нарт ингээл өргөл барьц өргөл ингэж яхад яг тэр зүйлийг автсан тэгээд ингээ байж яваад нэг тийм сэтгэл бол нэг тийм яг бас амгалан байхад бас хэцүү шүү дээ. Хүний одоо тэр их одоо зовлон туулж байгаа хүний тэр их гордлогыг тэгэл ажил үснэ бүтэхгүй байгаа. Тэгэл одоо өвчин зовлон тусцсан байгаа тэр хүмүүс одоо яагаад нэг ингээл янз бүрийн одоо өглөг барьц ингээл өргөөл ингээд ирэх энэд бол бас сэтгэл санаанд бас тийм тавтай зүйл яг биш шүү дээ ер нь бол тийм ээ. Нэг талаасаа нөгөө талаасаа бол энэ ховрогын энэ одоо эдэг л энэ эдэл бол маш хүнд гэж тийм ээ. Энийг одоо хэрэгэлсэн төдийгөр бол одоо сахил санаартаа одоо гэлэн гисэл сахилтай хүмүүсийн одоо хоол ундыг одоо энгийн гэлэн гисэл сахил байхгүй тийм энгийн хүн бол одоо хэрэглэх юм бол маш их тийм хүнд тусдаг гэж тэр хүнд өөртөө тэгээ буйна бардаг нэг талаасаа нөгөө талаасаа бол одоо тэр сахилгүй хүн бол одоо сахил санааргүй тийм хүн бол одоо сахил санаартай хүнд өргөсөн сүсгтний тэр их сэтгэл шингэсэн эдийг хэрэглэх юм бол одоо бурхан багш бол тэгж ялцсан байдаг шүү дээ. Тамийн халуун хайлмыг ингээд
шууд амаараа ингээд ууж аваатай ижил юм а гэж. Тийм хүнд хоол байдаг байна л да. Сүсэг бишрлийн үүднээс өргөсөн тэр одоо идэ унд хоол хувцс мөнгө төр гэдэг бол асар хүнд байдаг гэж. Тэгэхээр тэр хүнд зүйлийг юугаар одоо хөнгөлөх юм бэ гэхээр сахил санаараар хөнгөлнө гэдэг тийм ээ. Сахил сахиж тэр сахил сахисныхаа дагуу тэр номыг үзэж судалж тэр сэтгэлийн тэр одоо гэгэрэл амгалан руу хүргэх тэр хүн номыг үзэж судлах хамгийн гол нь тэр номоо одоо хэрэгжүүлэх тэр сахил санаарыг ингэж сахиж баримталж явах. Энэ бол одоо хамгийн чухал зүйл. Тэгэхээр мелогт бол өөрөө энэ цохож хэлж шít. Хуваргын эд эдлийг хэрэглэхгүй байгаа надад самгалан байна гэж. За тэгээд өрх гэрийг одоо тэргүүлэн явахгүй байгаа нь бас амгалан байна. За энэ бол одоо мелог төр нэг гэр бүлгүүд юм ганцаараа тэгээд ингээд бяцлуудтай л хийгээд ингээд явж байгаа. За тэгээд үүнд энэ хэрэгтэй хэмэх байхгүй тул бас амгалан байна. За тэгээд нөгөө нэг мелогт ч өөрөө өөрийн хувийн гэр орон байхгүй, хувц сонор байхгүй, идээгээд хоол байхгүй. Нөгөө бяцлаглаар нэг даянаар нөгөө юугаар хоол явчихдаг тийм ээ. Агаар сэлгээр хоолчдаг. Хувц сонор байх хэрэггүй нэг нэмгэн даваа нөмөрчдөг. Байшин сав хэрэггүй энэ тентгийн уул хадаар одоо хатан агуур гэр хийг явчихдаг. Тэгэхээр одоо өөрт нь одоо ийм ч хувцс хэрэгтэй, ийм ч болчлээ, тэр чим дутчлаа, ийм ч хэрэгтэй байна гэсэн олон зүйл өөртөө хөсөх зүйл байхгүй учраас бас амгалан байна гэж. Тэгээд утгтын 7 ярднаар баялагт бол сэтгэл амгалан байна гэж. За тэгээд сахинд итгэх зовлон үгэд бол амгалан байна гэж тийм ээ. За тэгээд нэг баахан эд хөрөнгө хураачдаг. Тэгэл нөгөө хураасан эд хөрөнгөө яаж өсгөх вэ? Яаж алдаж асгачихгүй байх вэ? Тэгэл өнөө маргааш хоол хувцас явах уу гэл ингээд нэг яваад ах. Нэг өнөө маргааш нэг аж зоолох өгöd ингээд явах тийм шаардлага надад байхгүй учраас бас амгалан байна гэж тийм. За гээж урахын сэжиг байхгүй тул амгалан байна. За ингээд эд хэрэгэл байхгүй учраас энийг ч асгачих вэ, энийг ч хайчих вэ, ийм чуулга орчих вэ, тэгээд ч одоо байшин сав шатчих вэ гэл ингээд юмыг одоо алдаж асгахын зовлон тийм сэжиглэл байхгүй учраас бас амгалан байна гэж. За тэгээд барагдахын аюул байхгүй учраас бас амгалан байна. За сэтгэлдээ одоо бүр эцсэн шийдсэн учраас амгалан байна. За би сэтгэлдээ бол одоо номын ёсоор юмнаа. Би надад яг ийм юм хэрэгтэй, ийм юм хэрэггүй гэд өөрийнхөө хязгаарыг тогтоогоод яг тэгээ шийдтсэн тэр шийдэл дээр хүрсэн учраас надад бас амгалан байна гэж. Сэтгэл ингээ хоёр дахьгүй тийм. За өвлгөн эзний нүрийг сахих шаардлагагүй учраас амгалан байна. За хин нэгэн одоо өвлгөө эзэн өөрт нь одоо тийм өргөл барьцэргүүл тэгэнгүүт нь тэгэл тэр өвлгөө эзэн нэг аяыг харах тийм ээ. Тэр өвлгөө эзэн яачих вэ гэл ингээд нэг санаа зовоод ингээд тахвар байхгүй. Бас амгалан байна гэж. За тэгээд үүсэн алж яхын одоо ядрал үгүйт бол бас амгалан байна гэж. За тэгээд ёс засах явдал үгүйт бол амгалан байна. За хин нэгний өмнө одоо баг зөөх гэдэг чинь одоогийн хэллэгээр бол баг зөөх тийм ээ. Хин нэгний өмнө очиод ингээд нэг ёс засах гэдэг нь одоо дүр хэсгэх тийм ээ. Тим юм хийх шаардлага байхгүй учраас амгалан байна гэж. Тэгэхээр юу үлдсэн бүхэн номд одж байгаад бол бас амгалан байна. За миний хийж байгаа бүх зүйл ерөөсөө номд одж идэг гэж. Нэг өсөндөө миний хийж байгаа бүх зүйл би өөрөө хийж байгаа бүх зүйлээ хийхдээ би өөрийнхөө ухамсартайгаар ялангуяа одоо миний хийж байгаа бүх зүйлийг би зөвхөн бусдын тусад тийм ээ. Бусдад туслахын тухайд нэгсэндээ тийм зорилгоор хийдэг учраас миний хийж байгаа бүх зүйл өөрөө ном буян болд юм а гэж. Тийм болохоор бас амгалан байна гэж. Надад одоо ямар нэгэн ёс суртахуунгүй, ёс бус үйлдэлгээд элдв янзын муу мухай юм бодоод тэгээ явцсан. Тэрнээс үүдээд одоо сэтгэл санаанд тийм амгалан тайван бус
хин нэгнээс ямар нэгэн зүйл нуух ч юм аа тийм ээ. Хин нэгэнд худлаа хэлээд хин нэгний хуурч мэхлээд гэх юм уу тийм явцсан зүйл байхгүй учраас зөвхөн би бусдад туслахын тухайд миний хийж байгаа зүйл бол дотроо ямар байгаа гаднаа яг л тийм байдаг. Хин нэгний өмнө би одоо дүр эсхийг шаардлага надад алга. Миний одоо байгаа байдал бол одоо ерөөхдөө нэг шилэн аяах шиг л байна гэж шүү дээ тийм ээ. За тийм учраас амгалан байна гэж. За тэгээд одоо явхан хүслээр одоо алжааж ядрах байхгүй тул амгалан байна. За ийш тийшээ ингээл яваал тийм ээ. Одоо тийшээч нэг явчих, ийшээч нэг явчих гэл ингээл одоо нэг одоогор л одоо ажил төрөлхтэй хүмүүс гэх юм одоо амьдралын эрхээр тийм ээ. Яахарахгүй амьдралын эрхээр ингээл нэг тийшээ дургу байсан гэсэн тэгэл явхаасаар аргагүй нэг тийм байдал байдаг. Тэгэхээр тийм байхгүй учраас бас амгалан байна гэж. За тэгээд хөнөөн таслах аюул үгүйт бол амгалан. За намайг одоо хин нэгэн дайсан надад байхгүй учраас тийм ээ. Би бас амгалан байна гэж. За дайсан байсан ч гэсэн тэр дайсан бол мелодод өөрт нь дайсан биш шүү дээ тийм ээ. Тэрийг бол одоо мелод энэ намайг хорлох гээд энэ намайг ихэд байна гэдэг тэр хин нэг муугаар харах тийм зүйл байхгүй. Бүгдийг л ерөөсө инэрч хайрлж өөрт нь одоо өөрийг нь одоо хаднаас шидэд бүр ингээ гар хөлийн бараг хугалчаад байсан тэр хүмүүсийн хүртэл яаж байгаа лээ. Одоо сэтгэлдээ бол бүр ингээд өөрөөсөө илүү тэр хүмүүсийг өрөвдөж хайрлсан. За тийм учраас өөрт нь ерөөсө дайсан байхгүй. Айж эмэх дайсан байхгүй учраас бүгдийг сайхан инэрч харилж байгаа учраас хин нэгнээс айж эмэх тийм сэтгэлд нь тийм зүйл байхгүй учраас амгалан байна гэж. За тэгээд хулгай дээрмийн аюулаас хагацсан учраас амгалан байна. Буйны үеийн одоо нөхцөл бүрэлдсэн учраас амгалан байна гэж. За тэгээд хилэнцгийн үйл нугуудыг төвчсөн учраас амгалан байна. Буйны үед шамдж байтал амгалан байна. Уурын сэтгэлээс хагацсан тул амгалан байна. Одоо атаажтаас хагацсан учраас амгалан байна гэж. 8 ном ертөнцийн 8 номыг гимд үзсэн тул амгалан байна гэж. За тэгээ тэр бүгдийг ч ертөнцийн 8 ном бүгдийг ч одоо тэгш агуулж чадсан учраас амгалан байна гэж. За ертөнцийн 8 номыг тэгш агуулна гэхээр нөгөө нэг дур шунал хүргэх 4 зүйл одоо ундууцал дургуцлыг хүргэх 4 зүйл энэ 8 зүйл аль нь ч би болсон тэрэнд ерөөсөө ач холбогдол өгөхгүй тийм ээ. Зүгээр тийм бодол нэг одоо нэг олз гарахад баярлаад олзгүй болоход ингээд нэг тийм сэтгэл нэг одоо доромжхон тийм байдал бий болоод байгаа. Тэрийг ерөөсөө тэр бодлууд дээрээс ач холбогдол өгөө болсон гэж шүү дээ тийм ээ. Зүгээр л тэр бодлуудыг тоохгүй ингээ хийчихээр аажимдаа тэр бодлууд чинь ингээд одоо нэг төрх нь ингээ багасаад ирдэг. Тэгээд дээрэс нь тэр номынхон ухааныг ингээд бяцлагаа дадуулаад ирэхээр нөгөө ертөнцийн 8 ном өсөж байгаа бодлууд чинь ингээд одоо нэгсэндээ толгоон тэгшэрнэ гэж. Толгоон тэгшэрнэ гэдэг нь одоо байхгүй болно гэсэн утгатай тийм. За сэтгэлээ харахт бол амгалан байна. За түрүүн гарсан тэр зүйл байгаа чинь тийм. Өөрийнхөө сэтгэлийн тэр тунгалаг гэгэн мөн чанараа үргэлж үдэн мэдэрч тэрэн дээр төвлөрч өөрийнхөө сэтгэлийн тэр мөн чанараа илүү сан гүнзгий ингэж мэдэрч ойлгож ингэж явж чаддаг учраас амгалан байна гэж. За тэрэнч гордлого сэжигл байхгүй тул амгалан гэж. За тэгээд сэтгэлийн мөн чанар дээр ингэ төвлөрөө сэтгэлийн мөн чанарыг илүү сан таниад ирэхээр элдв янзын одоо юмд гордлоготой элдв янзын атгах сэжиг төрүүлэх тэрнээс үүдсэн одоо шунал уур атом гэх мэт тийм бодлууд намжаад ирэхээр ингээд амгалан байгаад байна гэж. За барих үгүй гэгийн гэрлийн төвд амгалан байна гэж.
За үл бодохын бэлэг оюуны төвд амгалан байна. За тэгээд хүчээр гарсан суур сэтгэлийн агарт амгалан байна гэж. За 6 чуулганыг өөрийн газарт талбисан тул амгалан байна. За нөгөө нэг одоо бодол энэ төрөд энэ 5 мэдрэхүйгээс үүдэж бий болж тэр мэдрэмжүүдэд одоо сайхан мэдрэмж төрөгтөн шунаал муухан мэдрэмж төрөгтөн ууралж дуцаал байдаг. Тэр бүх зүйлүүдэд ач холбогдлохгүй тэднэрсийг ингээд зүгээр тэр бий болж байгаа мэдрэмж бодол энтэйсийг зүгээр болж байгаагаар нь хүлээж аваад тэгээд ингээд андаа сурчиж байгаа учраас энэ мэн ороо надад зовлон болохгүй байна гэж. За тэгээд 5 мэдрэхэн одоо ухамсар одоо гэгийн тул амгалан байна. За тэгэхээр нэг шунал уурын төсөөс хагацаад ирэхээр 5 мэдрэхэд бий болж бүхий л одоо мэдрэмжүүд чинь өөрт чинь одоо юу болохгүй байна штэ. Тэр болохгүй тийм ээ. Ачаал болохгүй. Тийм тааламжгүй мэдрэмж төрсөн ч гэсэн тэр чинь өөрт одоо ядаргаа зовлон болохгүй. За тэгээд сэтгэлийн одоо эрх явах тасарсан тул амгалан байна гэж. Одоо сэтгэл дотор ингээл за эрх явах үгүй гэхээр одоо энэ хоосон чанарын төсийг ингээд бясалгаад ингээд ирэх үед одоо сэтгэл сүулдэ элдв янзын бодолт ингээд автаж ерөнхийдөө энэ бясалгал энэ төр хийгээд энэ номын ухааныг ингээд ойлгоод ингээд ирэхээр сэтгэл дотор элдв янзын бодол сэтгэлийг ингээд одоо үүмэж хямрах тэм зүйлүүд ингээд аажимда байхгүй болоод ирэхээр сэтгэл ингээд наас цааш юмд ингэж хөдлөх юм ээ. Ирэх явах гэхээр тэрийг хэлээд байгаа шүү дээ. Одоо бодол бол ингээд байнга нэг наас цааш явж идэг тэм зүйл. Явж байгаа юм шиг тэм зүйл шүү дээ. Бидний сэтгэл ингээд бодол төрөхөөр энэ ч яач чавал тэр ч яач чавал ингэсэн болоо тэр тэгсэн болоо намайг өчтөр намайг тэр тэгж хараадсан тэр яг тэгээ бодсон байхаа дааш хэдэм ингээд хамаагүй юм ингээд бодоол ингээд сэтгэл нь ингээд ерөөсөө ингээд хамаа замбараагүй ингээд тэнэвчлээд ингээд яваад байдаг. Тэр нь ингээд тасарсан тул одоо амгалан байна гэж. За надад үнэн ёс олон байна гэж. За надад бол одоо би яг өөрийнхөө байгаа үннээрээ ингээд оршиж чадчих байна шүү дээ гэж сэтгэл. Яг л би өөрөө яг миний мөн чанарыг ямар байна? Миний сэтгэлийн мөн чанар яг ямар байна? Тэр байгаа үнэн мөн чанараараа би оршиж байгаа гэж. Тэр үнэн мөн чанараараа оршиж байгаа надад одоо олон байна гэж тийм ээ. Нэгсэндээ бүх цаг үед л ерөөхдөө өөрийнхөө байгаа үнэн мөн чанараараа оршиж байна гэж. За энэ нь бол одоо эвгүй зэрэг миний жаргалын дуу юм а гэж. За тэгээд жаргалыг бусдад би ерөөн гэж тийм ээ. Үхсэн ч одоо амгалан хилэнцгийг ус үлднэ гэж. За тэгээд амьдрсан ч амгалан буйны үйл харивчна. За хоол хувцс өлгөн эзэн нөгөө хоол хувцсыг бол одоо өлгөн эзэн бүхэн надад одоо авчираад өгч байна гэж тийм ээ. За энэ нь бол одоо чухагдд гор болон багшийн ач юм а гэж. За энэ одоо өдөгөө би ингээд ийм их жаргалтай ийм их одоо амар амгалан амьдраад тэгээд энэ их одоо бусдын одоо энэ хөргөл хөндлөл бусдын энэ одоо багш болоод ингэ явж байгаа нь бол миний одоо багшийн ачим чухагдд гор ач юм а гэж. Номын ач юм а гэж. За тэгэхээр югүзрийн бяцлагч югүзэр амгалангийн тулд амгалан гэж тийм ээ. За би одоо амгалан уршихын тухайд амгалан мөрөөр явж байна гэж тийм ээ. Би одоо эцсийн тэр амар амгалан болсон бурхны тэр одоо төгс амгалан болохын тухайд би өөрөө бас амгалан зам мөрөөр яваад байна гэж. Тэгэхээр нэгсэндээ амгалан мөрөөр амгалан үр дүнг олж байна л гэж хэлж шүү дээ тийм ээ. За тэгээ рачин чи амгалан явбо хэрэгчин бутгуу хэмээн зарласан гэж.
За орчингоо барьж хэлсэн нь. За би амгалан байна. Миний хэрэгч бүтлээ гэж. Идүүгээ танаас одоо номын хөтөлбөр болоод өвдөс дамжлаг бүхнийг одоо айлтгая гэж та багш та бэр тааллаараа болгон сойрхоо хэмээн айлтгасанд мэл өгдөр ахин орчингод одоо хөтөлбөр өвдөс бүгдийг одоо хайрлаж тэр сав гэдэг агууд одоо бяцлаган сууснаар за тэгээд онол туршлагын эрдэм бүхний туйлд хүрсэн гэж. За тэгээд сав гэдэг тэр агууд одоо тааллын хуваар очин давд орчтой учирсан бүлэг ийхүү төгслөө гэж. За тэгээд өнөөдрийн мелодийн намтар нэг энэ хүрээд ингээд дуусаж байна. Та анхаарал төв сонссон бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд нөгөөдрийн явах хэсэг нь болохоор Запурева гэдэг. Запурева гэдэг мелодийн багш нэгс шав байгаа. За тэр шавтай учирсан бүлэг гэж. За тэгээд нөгөөдөр бараг энэ бүлгийг яваад дуусгах юм шиг байна. За тэгээд нөгөөдөр уулзцгаая.